Canva дээр ажлын хуудас боловсруулах талаар зөвлөмж орхиж байна. За, Canva аппликейшнээ татаад юм уу сайтаар нэвтэрч ороод Gmail хаягаараа бүртгэл үүсгээд орж болно. Тэгээ хайлтын хэсэг дээр нь worksheet гэж бичээд өөрийн хүссэн дизайнаар ажлын хуудасаа бэлэн ингээд харж болно. Миний өөрийн хадгалсан болон шинээр нэмэгдсэн ажлын хуудаснууд ингээ харагдана. Хайлтыг ямар ч утгаар хийж болно. Хэрвээ математик хэрэгтэй бол математик worksheet, монгол хэлэх хэрэгтэй бол language worksheet гэх мэтэр хайж болно. За, өөрийн хадгалсан нэг юун дээр worksheet ашиглаад ажлын хуудас боловсруулъя. За, энэ болохоор математикийн ажлын хуудас нь бага болон их хөршийг нь олох, эсвэл нэгээр бага юм уу, нэгээр их тоог нь бичих ийм ажлын хуудас байна. За, эхлээд англи үгнүүдийг нь монгол болгож өөрчилнө. Нэм гэснийг нь одоо ингээд нэр болгоод өөрчилж байна. За, мэдээж тайлбарыг бас өөрчлөх ёстой. За, эхний даалгаврынхын тайлбар болохоор бага хөршийг нь олох тийм даалгавар байна. Энэ нь бол ерөнхийдөө 1-р ангийн сурагчдад зориулсан ажлын хуудас байна. За, тэгэхэд Canva дээр хүссэн бичвэрээ өөрчлөх болон гээд зөөх боломжтой. Дээрээс нь бусад платформуудыг бодвол илүү өнгө үзэмжтэй болж өгдөг. Тэгээ шууд эдит хийх боломжтой. Зарим одоо сайтууд нь платформуд нь болохоор PDF-ээр татах боломжтой. Тэгээ заавал борд руу шилжүүлээд эдитлдэг. Canva нь болохоор шууд бэлэн цагаар ингээд шууд санал болгодог илүү даваа талтай. Тэгээ шууд өөр дээрээ эдит хийгээд өөрчилж өгдөг. За, ингээд ажлын хуудсан дээр байгаа энэ тоонуудаа хүртэл ингээд өөрчлөх боломжтой. За, энэ дээрх англи үгээ хүртэл монгол болгох хэрэгтэй. Ингээд хурдан хугацаанд ажлын хуудас боловсруулна. За, энийг татаж явахдаа share гэсэн хэсэг дээр дараад download гээд өөрийн хүссэн загвараар хадгална. Зураг хэлбэрээр юм уу, PDF хэлбэрээр юм уу, өөрөө сонголтоо хийгээд хадгалж байна. Тэгээд page 1 дээр засвар оруулсан болохоор зөвхөн нэгийг л хадгална. За, тэгээд download тавьчаад арчнаа. Төгрөгөө хийгээд за, тэгэнгүүт файл хэсэгт зураг хэлбэрээр орчно гэсэн үг. Тэгээ нэгээ шууд хэвлэмэл материал болгоод сурагчдаар ажиллуулж болно гэсэн үг. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.